Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Геополитик ба Монгол Сүгийнхаа ээж нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр би онц бөгөөд бүрэн эрт элчин сайд Эрдэнэ Чулуунгааг ураад хэд хэдэн сэдвээр ярилцахаар боллоо. За эхний сэдв бол өнгөрсөн 7 хоногт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон Украиний асуудлаар хийсэн дугуй ширээний хилцүүлгийн тухай юм. За энэ дугуй ширээний хилцүүлэгт Оросын холбооны улсын гадаад яамны төлөөлөгч ирж оролцсон. За Оросын холбооны улсын гадаад харилцааны яамны хамтын нөхөрлийн орнуудын 2 дугаар хилцээний дарга Андрей Полишук гэдэг хүн одоо манай талын урилгаар ирж Монгол улсад Украиний асуудлаар дугуй ширээний хилцүүлэг хийлээ. За энэ хилцүүлэгт Монгол улсын аюулгүй байдал гадаад бодлогын чиглэлийн төрийн байгууллагууд, судалгааны байгууллагуудын төлөөлөл үндсэндээ мэрэгжлийн улсууд оролцсон ийм арга хэмжээ болсон. За энэ арга хэмжээнд Эрдэнэ Чулуун сайд оролцсон бусад одоо нэр бүхий одоо манай улсын нэр хүндтэй дипломатууд, за их хурлын гишүүд, яам тамгын одоо ажилтнууд, мэрэгжлийн улсууд оролцсон ийм 40 гаруй хүнтэй ийм хилцүүлэг 2-оос 3 цаг үргэлжилсэн ийм хилцүүлэг болсон. За энэ хилцүүлгийн талаар бид өнөөдөр нэвтрүүлэгтээ ярилцахаар шийдлээ. За энд бол нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Бид энэ дайнд оролцож байгаа талуудын хэлж ярьж байгаа мэдээлэл, тэдний үндэслэлийг адилхан тэнцвэртэй сонсч байх ёстой. Тэгж байж одоо чухам юу болоод байгааг одоо зөв дүгнэлт хийх чадвартай болно. За өнгөрсөн хугацаанд одоо энэ чинь 5 дахь жилдээ орж байгаа дайн. За энэ дайнд ерөнхийдөө баруун өрнөд гэдэг одоо тэр хамтлагч нь бүхлээрээ оролцож байгаа. Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрнөдийн одоо хөгжилтэй орнууд тэр чигээрээ одоо Оросын эсрэг төлөөллийн дай хийж байгаа ийм үзэгдэл. За энэ үзэгдлийн явцад манай дэлхий дээр ерөөсөө хэвлэл мэдээллийн хэрэгслэр зөвхөн одоо барууны одоо мэдээлэл ноёрхож ирсэн. За Монгол улс ч мөн ялгаагүй. Бид зөвхөн нэг талын мэдээллийг л авч тэр чиглэлээр одоо тэр баягаар л одоо асуудалд хандж байгаа. Манай албан ёсны хэвлэл мэдээллүүд ерөнхийдөө өрнөдийн мэдээлэл тулгуурсан ийм мэдээллийг л нийтэлж хэвлэж нэвтрүүлж ирлээ. Монголчууд тэгэхээр бид бол жоохон өрөөсгөл мэдээлэл донд байгаа гэдэг нь үнэн. За бидний одоо энэ подкаст митинг цөөхөн улсууд яг ийм төвийг барьсан нөгөө талын мэдээлэл ч гэсэн сонсох юм орлого хийж ирсэн үнэн. Гэхдээ нэг тийм хүчтэй биш. За тэгээд энэ гадаад манай одоо талын урилгыг хүлээж аваад гадаад харилцааны яамных нь газрын дарга хүн ирсэн гэдэг бол их онцгой үйл явдал болсон. Тэгээд тэр хүний амнаас одоо албан ёсных нь байр суурийг сонссон ийм арга хэмжээ болсон юм аа. За энэ одоо хурлын үеэр ярилцсан сэдвүүдийн талаар бид хоёр ярилцах гэж байна. Би олон одоо нуршуу тайлбар хийх шаардлагагүй. Тэгээд Эрдэнэ Чулуун сайдаар одоо тухайн хурал дээр одоо юу яригдв, ямар сэдвүүдийг хөндөв гэдгийг хэдүүлээ сонсъё, тайлбар хийдэг сонсъё. За ерөнхийдөө нэг юм хэлэхэд ер нь энэ Украиний одоо дайн гэдэг бол өрнөд ба Орос хоёрын хооронд болж байгаа геополитикийн сөргөлдөөн. За гэж томоор нь ойлгох ёстой. Энэ бол аль эртнээс ирсэн 90 оноос хойш ирсэн ийм том үзэгдэл. Тэгээд гол зорилго нь бол Оросын холбооны улсыг хүчгүй болгох, өөрийнхөө хяналтанд оруулах гэдэг барууны одоо том зорилго явж байгаа. За энэ бол хүн төрөлхтний түүхийн туршид дандаа л ийм сөргөлдөөн явж ирсэн. Тэгэхээр бид нар нэг талд нь одоо хит ороод тийм ээ манай тал, дайсны тал гэл ингээл одоо эмоцоор хандах биш. Ийм үзэгдэл Монгол улсын үндэсний ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх вэ? Тусгаар тогтнолд маань ямар аюул учир болдошгүй вэ гэдэг талаас нь ялангуяа мэргэжилтнүүд одоо хандаж асуудалд голч төвөөр одоо мэдээлэл цуглуулж хандах ёстой юм аа. За тэр мэргэжлийн ажлаа мэргэжлийн улсууд нь сайн хийх юм бол Монгол улсын ард түмэн ч гэсэн зөв ойлголттой болох ёстой. За ингээд онц бөгөөд бүрэн эрт элчин сайд Эрдэнэ Чулуун сайдыг урьж байна. За дугуй ширээний хилцүүлгийн үеэр одоо Полишук одоо ярьсан илтгэлийн талаар биднэрт тайлбар хүргэж өгөөч.
За баярлалаа. Өөрөө чи их товчхон бөгөөд гол зүйлийг нь сая бараг дүгнэж хэлчихлээ. Санал нэг байна. Тэгэхээр энэ дэлхийн анхаарлын төвд байгаа энэ Украины дайнтай холбоотой асуудлаар манай оронд ийм дугуй ширээний уулзалт санаачилж зохион байгуулсан чамд юуны өмнө талархал илэрхийлэх учиртай гэж бодож байна. Баярлалаа. Энэ бол чухал уулзалт боллоо. Тэ. Ер нь ийм уулзалт үр дүн нь манайд болж байсныг бол би мэдэхгүй юм байна. Тэ. Бид бүгд одоо манай ард иргэд энэ тентхийн янз бүрийн мэдээллийн дунд үндсэндээ амьдарч байна шүү дээ. Тэр тусмаа манайд энэ дайны талаар тийм өрөөсгөл нэг талыг барьсан мэдээлэл их тархаж байна. Би энэ тухай дайн эхэлсний дараахнаас л ярьж анхааруулж байсныг энд би юуны өмнө тэмдэглэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм ч учраас энэ альтернатив мэдээллийг иргэдэд хүргэх явдал бол үнэхээр их чухал ач холбогдолтой гэж ойлгож байна. Ер нь хувь хүний байр суурь тийм өөр байхыг бол үгүйсэхгүй. Хувь хүний байр суурь нь ер нь авч байгаа мэдээллээс ихээхэн хамаардгийг хүн болгон мэдж байгаа. Тийм учраас иргэддээ тал талын мэдээллийг бас мэргэжилтэн хүний хувьд үндэслэл сайтай тайлбарлаж өгвөл бас хүмүүс зөв ойлголттой болно гэж бас бодож байна. Тэгээд харамсалтай нь ийм ажил өргөн хүрээтэй өнөөдөр Монголд бол явж чадахгүй байна гэж бас хэлэх нь зүйтэй байхаа гэж би бодож байна. За тэгээд үүнтэй холбогдуулаад хэлэхэд саяхан болж өнгөрсөн энэ дугуй ширээний уулзалт тэгээд ямар ч л байсан миний бодлоор бол ихээхэн ач холбогдолтой чухал арга хэмжээ болсон гэж би бодож байна. Бид Европын аюулгүй байдлыг хуваагдшгүй байх зарчим зөрчигдснөөс эхлээд л өнөөгийн геополитикийн нөхцөл байдал хүртэлх энэхүү мөргөлдөөний одоо үүсэл гарвал шалтгаан хөрнөлийн он дарааллын талаарх Оросын талын нарийвчилсан тийм үндэслэлтэй байр суурийг хангалтч их сурвалжаас нь шууд сонсох боломжтой байсан нь нэн чухал гэж би бодож байна. За тэгээд Оросын талаас сая чи өөрөө тэр хүний нэрийг хэлчихлээ. Гол илтгэгч бол одоо Алексей Полищук гэж элчин сайд хүн байлаа. Энэ хүнээс гадна бол энэ дугуй ширээний уулзалтанд Оросын холбооны улс, Беларусь, Киргиз улсаас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхтэй элчин сайд нар. Мөн түүнчлэн бүгд найрамдах хятад ард улсын элчин сайдын яамны төлөөлөгчд уулзалтад оролцсныг бол энд хэлэх хэрэгтэй. За манай талаас бол бас ер нь нэлээд бас чухал ач холбогдолтой төрд одоо олон жил ажиллаж байсан судлаачид оролцсныг бас би тэмдэглэх хэрэгтэй гэж бодож байна. За энэ гадаад харилцааны яам, баталгаан хамгаалах яамны одоогийн ажиллаж байгаа хүмүүс, академик институтуудын тэргүүлэх эрдэмтэд, мөн түүнчлэн төрийн өндөр албанд олон жил ажиллаж байсан сайд асан хүмүүс, одоо жишээ нь улсын хурлын гишүүн, гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Цогтбаатар сайд оролцсон. За парламентын дэд даргын ажлыг гүйцэтгэж байсан лавл 2 хүн оролцсон. За нэг нь бол одоо манай Дашням байна. За логийн цог байна. За тэгээд манай одоо эрдэмтэн мэргэд энэ хуралд оролцсон. Ер нь ингээд би яг тоог нь бас мэдэхгүй байна. Зүгээр нэлээд олон хүн. Би ер нь 30 гаруй 40 хүн оролцсон болов уу гэж бодож байна энэ арга хэмжээнд. 40 гаруй хүмүүс. 40 гаруй явчихсан байгаа биз? Тийм байх. Тэгээ ер нь бол энэ уулзалт дугуй ширээний уулзалтын үед болсон яриа хэлцээ бол нэлээд идэвхтэй өрнөсөн гэж хэлэх бүрэн одоо үндсэлтэй гэж би бодож байна. Олон асуулт гарч байсан. Тэгээ ер нь ахиухан цагтаа байсан бол бас нэлээд үргэлжлэх байдалтай байсан гэдгийг бас хэлмээр байна. Ер нь бол дараагийн уулзалтыг бол нэг хагас өдөр биш бүтэн өдрөөр ер нь зохион байгуулж бол дээр юм болов гэж надад санагдсан. Тий. За энэ дээр бол элчин сайд Алексей Полищук
энэ Украиний хямралын генезисийг маш тодорхой харуулж өгсөн. Нийт 24 слайд PowerPoint-оор одоо хямрал үүссний учир шалтгаан, дотоодын үүмэн самууныг дэврээн дайнд хүргэсэн барууныхны үйл ажиллагаа, төрийн эргэлт хэрхэн яаж хийсэн тухай ярьсан. Тэгээд одоо би тэрж өмнө бас ярьж ирсэн. Америкийн нэгдсэн улс $5 тэрбум зарцуулсан шүү дээ. Тухайн үедээ одоо хууль ёсных нь төрийг унгах ажлыг зохион байгуулсан улс. Өнгөт товсголыг зохион байгуулахад. Тий. Улс төрийн хямралыг зохицуулах тэр үед байна шүү дээ. Ер нь аль болохоор тэр үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Янукович одоо энэ хямралыг зохицуулах талаар ихээхэн зүйл хийсэн шүү дээ. Зөндөө одоо юу яаж исэн? Буулт хийж тохирч исэн. Бүр тэр байтугай улс төрийн хямралыг зохицуулах хэлэлцээрт 2014 оны 2 сарын 21-нд гарын үсэг зурсан байна. Тэгээд маргааш нь төргийн эрэлт барууныхан хийчихсэн шүү дээ. Яг нарийн эрүүл зохион байгуулчихсан. За бид мэдж байгаа Америкийн нэгдсэн улс тухайн үедээ төрийн эргэлт хийх гэж $5 тэрбум Украинд зарцуулсан байсан. Тэгэхэд ер нь бол ерөнхийлөгч Янукович тухайн үедээ бол асуудлыг энэ улс төрийн хямралыг аль болохоор тайван замаар шийдвэрлэх тал дээр ихээхэн буулт хийж хэлэлцээр байгуулж байсан. Тухайлбал 2014 оны 2 сарын 21-нд улс төрийн хямралыг зохицуулах хэлэлцээрт ерөнхийлөгч Януковичтай гарын үсэг зураад нөгөө үндэсрэх үзэлтнүүд маргааш нь төргийн үргэлт хийсэн барууныхны дэмжлэгтэйгээр. За энэ хэлэлцээрийн батлан даагчаар нь ямар улсууд гарч ирсэн бэ гэхээр ерөөсө Франц, Герман, Польш байсан шүү дээ. Батлан даагчаар. Би энэ дээр ганцхан хэлээдгээ. Юу сая битгаар нэг техникийн саатал гараад тэгээд буцаад энэ нэвтрүүлэг рүү орж ирж байна. Тэгээд нэг жоохон давхсаж байгаа хэсэг гарч байна. Тэрийг та бүхэн ойлгоорой. Тэгээ одоо түрүүний хэсгээ үргэлжлүүлээд бид хоёр шинээр нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ ингээд залгаж байгаа залгаа та бүхэндээ хүргэнэ гэсэн үг. Нэг жоохон юм өөрчлөлт гарч байгаа. Давхсан хэсгийг хасчихгүй юу? Зүгээр одоо та ингээд яриад явчих тий. За. Тэгээд ерөөсө Кремэд төрийн эргэлтийн дараа гарч ирсэн засгийн Крем төрийн эргэлтийн дараа гарч ирсэн Украины засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй. Ард иргэд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тийм учраас жишээ нь Киев зэвсгэлсэн отрядуудыг явуулж парламентыг эзлэх гэж оролдож байсан тухай мэдээллийг бас элчин сайд Полишиг хүргэж ирсэн. За тэгээд эн чинь 2014 оны 3 сарын 18-нд бүх нийтийн санал асуулга явуулж Оросын холбооны улстай Крем эргэж нийлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд үйл явц нь үргэлжилж байна. За тэгээд тэрний чин дараа 14 оны 3-4 сард Донецк, Луганск хоёр бие даахаар болсон. 2014-өөс 2024 оны хооронд Киев 8 жилийн хугацаанд Донбассын эсрэг аллах хядлага үйлдсэн. Эдийн засгийн хориг тавьсан. Цэвэр усаар хангахыг зогсоосон. Эм домоор гачигдуулж байсан. Тэр үед бол 6,000 хүн амь өргөцсөн. 9,500 хүн шархагдсан. Тэр түүний дотор 129 хүүхэд одоо амь өргөцсөн байсан. Тэгэхээр энэ ингэж явсаар байгаад цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн гол шалтгаан нь бол үүнтэй холбоотой байсан. Энэ дээр нэгдүгээрт бол Донбасс дахь ард иргэдийг хамгаалах шаардлагатай болсон. Киев Донбассыг эзлэхээр завдаж байсныг бид бүгдээрээ мэдж байгаа. Энэ тухай бид нэр тухайн үедээ бол зөндөө ярьж ирсэн. Дээр нь бид нар бас мартахгүй ёстой нэг зүйл бол Минскийн хэлцээрүүдийг Киевийн тал буснуулсан. Барууныхан тэрнийг дэмжсэн. Тэгэхээр Минскийн хэлцээрүүдийг байгуулах
бараг үндсэндээ шаардлагагүй байсан байхгүй юу? Энэний шин цаана Батлан Даагчаар Герман, Франц хоёр гарч ирсэн. Тэгээ гэрээ хэлцээр байгуулаад заа зүү болцоход байсан атлаа энэ хэл гэрээ хэлцээрийг ерөөсө хэрэгжүүлэх бодлого байсан гэдгийг дараа нь канцлер байсан, канцлераар ажиллаж исэн Ангела Меркель өөрөө аль биесээр мэдгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд ерөөсө гэрээ энэ Минскийн хэлцээрүүдийг байгуулсан шалтгаан нь бол ерөөсөө энэ хугацаанд Украиныг зэр зэвсгээр хангаж бэлэн Оросын эсрэг одоо дайдахад бэлэн байдалд оруулахад тийм л зорилготой байсан гэдэг нь бол тодорхой харагдсан. За тэгээд энэ дээр Украиныг бол НАТОд элсүүлэх явуулгыг эрчимжүүлж эхэлснийг бид нар бүгд мэдж байгаа. Ерөөсөө гол шалтгаан чинь энэ дайны чинь эцэст бол гол шалтгаан чинь Украиныг НАТОд элсүүлэх явуулгатай холбоотой байсан. Тэгээд энэ хугацаанд би сая хэллээ. Украиныг одоо зэвсгэжүүлсэн. Тэгээд энэ 14 оноос 22 оны хооронд хугацаанд бол олон удаа хамтарсан цэргийн сургууль хийсэн. Барууныхантай хамтраад Украин. За тэгээд бас ямар үйл ажиллагаа явж исэн энэ тухай бас бид урд өмнө тодорхой ярьж ил байсан. Орос иргэдийг Украины одоо шинээр гарч ирсэн дэглэм гадуурхаж орос хэлийг бүр хууль бус болгосон. Оросын ортодокс сүмийг гадуурхаж хавчиж эхэлсэн. Би тухайн үедээ бас нэг бус удаа энэ тухай ярьж байсан. Одоо бүр тэр байтугай дэлгүүрт орсоор ярихыг хоригдчихсан байсан. Орсоор ярих юм бол бараа таваар зархаа байж гисэн. Иймэрхүү байдалтай болж эхэлсэн шүү дээ. Тэгээ 2021 оны чинь 12 сард одоо яг дайн эхлэхээс нэг 2-3 сарын өмнө ерөнхийлөгч Путин НАТОд Америкийн нэгдсэн улсад санал тавьсан шүү дээ. Өөрөөр тэр ямар санал гэхээр аюулгүй байдлын баталгаа бий болгоё. Тэрэндээ бол НАТОг өргөдөхгүй бай. За тэгээд Европ дахь цэргийн дэд бүтцийг 1997 оны байдалд эргэж оруулъя. Тэр үед Оросын холбооны улс НАТОтой харилцан хамаарал, хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай гэрээнд гарын үсэг зурсан байсан. Тэгэхээр ер нь энээс одоо илүү юу хийх вүлээ дээ гэж асуумаар байгаа юм л да. Өөрөөр хэлбэл Оросын талаас дайн гаргахгүй байх бүх арга хэмжээнүүдийг авсан. Аль нь ч Америкийн нэгдсэн улс, НАТОгийн бусад гишүүн орнууд хүлээн зөвшөөрөөгүй. Ингээл дайн өөрөө үүссэн шүү дээ хэрэг дээрээ. Тэгэхээр энэ дайныг үүсгэсэн гол шалтгаан нь үүнтэй холбоотой. Эцсийн эцэст бол дайныг өдөө хатгсан улс чинь бол Америкийн нэгдсэн улс, НАТОгийн гишүүн орнууд л байна. Энэ бол маш тодорхой. Би энэ тухай олон удаа ярьж байсан. Дахиад давтаад хэлэхэд бол би буруудахгүй байх гэж бодож байна. Энийг бол Полишчук элчин сайд өөрөө бас маш тодорхой мэдээлэлээр бид нарыг бол хангаж өгсөн. За, НАТОгийн гишүүн орнуудаас энэ үзүүлж ирсэн энэ цэргийн болон бусад тусламж зээлийн талаар бас мэдээлэл өгч байна лээ. Ер нь бол нийтдээ 22-оос 25 хоног дуусах энэ хугацаанд, бараг 4 жилийн энэ хугацаанд цэргийн тусламжид зориулж 161.7 тэрбум евро. За, санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор 157.5 тэрбум евро. За, хүмүүлийн тусламж гэдэг нэрээр 23.6 тэрбум евро. За, одоо 26-аас 27 онд 90 тэрбум евроны зээл олгохоор шийдвэр гаргасан байж байгаа. Тэгээ одоо хүртэл энэ мөнгөө өгч чадахгүй байж байна. За, энэ дотор бол энэ 90 тэрбум евроны зээлийн 3/2 нь цэргийн зориулалттай. За, тэгээ гол дэмжигч нар нь бол мөнгө өгч байгаа гол улсууд нь бол Герман, Англи, за Нордик орнууд. Энэ бол нөгөө Норвег, Швед гэдэг орнууд байж байна. Нидерланд байна. За, тэгээд НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Рютте саяхан
мэдгэл хийсэн. Түүндээ бол энэ жил 2026 онд дахиж 60 тэрбум евро босгох шаардлагатай байна гэдгийг бол мэдэгдэж байна. Тэгэхээр энэ дээр нэг юм тайлбарлаад хэлье л да. Энэ нөгөө өмнө нь бол буцалтгүй тусламжаар нэлээд их хэмжээний тусламж үзүүлсэн. Одоо сүүлдээ Америкийн нэгдсэн улс ч тэр Европын орнууд ч тэр мөнгөний талаар бол их одоо боломжтой хандхаас өөр аргагүй байдалд орсон. Нэгдүгээр Европын орнуудын эдийн засгийн байдал маш их хүндэрж байгаа учраас зүгээр одоо тусламж маягаар буцалтгүй тусламж маягаар мөнгө өгөх боломжгүй болсон. Тийм учраас одооноос эхлээд эдгээр чинь ерөөсөө Украинд зээл олгож байгаа. Дараа нь мөнгөө буцааж авна гэдэг утгаар. Тэгвэл бас их сони юм ярьж байгаа. Хэдийд буцааж авах уу гэхээр Оросын холбооны улсаас одоо репарац маягаар авсан мөнгөөр тэр тусламжийн тэр зээлийг төлнө гэж хэлж байгаа. Тэр бол тэр репарацийг Оросын холбооны улсаас авна гэдэг асуудал бол байхгүй шүү дээ. Оросын холбооны улс репарац төлөхгүй гэдэг нь тун тодорхой. Тийм учраас Украин зээл авлаач гэсэн энэ зээлийг бол төлөхөд бол тун хэцүү болно. Тийм учраас бол би бол зур хувьдаа ямар ч байсан энэ мөнгө бол төлөгдөхгүй баха гэж би бодож байна. За түүнээс гадна тэгээд бас Америкийн нэгдсэн улс чинь өөрөө ерөөсөө одоо энэ тусламжид одоо бид оролцохгүй. Энэ бол ерөөсөө Европын орнуудын та нарын асуудал. Тийм учраас Европын орнууд, НАТО-гийн гишүүн орнууд энэ зардлыг өөрсдөө бүрэн даацгаа. Хэрвээ Америкийн нэгдсэн улсаас ямар нэгэн хэмжээний зэрэг зэвсэг авъя гэж бодож байгаа бол худалдаж аваад Украинд та нар зарна уу, буцалтгүй тусламж маягаар өгнө үү гэдгийг өөрсдөө шийдээ гэсэн байр суурьтай байж байгаа Америкийн нэгдсэн улс. Иймэрхүү байдалтай явж байна асуудал. За түүнээс гадна бас энэ юу яасан шүү дээ. Яриа хэлцээнээс гарсан нэг шалтгаан бол одоо Украины талын тэр буучаад болсон аллах хядлагтай холбоотой. За энэ яагаад ингэж гаргахаар болсон бэ гэдгийг бол энэ чинь бас их хөөрхөн шалтгаан болсон доо Украины хувьд. Тэгэхээр энэ Украины дэглэм өөрөө зохион байгуулсан гэдгийг бол бүр Полишук элчин сайд өөрөө бүр маш тодорхой цаг минутаар нь гаргаад өгсөн. Тийм учраас бол энэ үнэхээр цаанаа бол Украины дэглэм Оросыг одоо буруутгах байгаа боловч хэрэг дээрээ өөрсдөө зохион байгуулсан гэдэг нь бол тодорхой болж байна л да. За түүнээс гадна Украины 20 мянган хүүхдийг хулгайсан тухай Украины тал мэдээлэл гаргаж ирсэн. За энэ бол 20 мянган хүүхдийн тухай асуудал огт байгаа. Би энэ тухай үедээ бас ярьж ил байсан. Энэ чинь ерөөсөө хэдхэн 100 хүүхд байсан. Тэр хүүхдүүд чинь зарим нь эцэг гэхгүй. Зарим нь бол яг одоо дайны галд өртөх аюултай байсан учраас Оросын холбооны улс руу одоо тэр хүүхдүүдийг авч явсан. Тэгээд энэ чинь Катарын одоо тусламжтайгаар зуучлалаар тэр хүүхдүүдийг бол нэлээдийн буцааж өгсөн шүү дээ. Гэр оронтой нь одоо нийлүүлэх ажлыг бол Оросын холбооны улс зохион байгуулсан. Тийм учраас энэ дээр бол асуудал үндсэндээ бол байхгүй гэдгийг Полишук Оросын төлөөлөгч бол тодорхой ярьсан. За тэгээд дайны одоо эхний үед энэ дайныг энэ хэлцээний аргаар шийдвэрлэхдээ Оросын тал бүр анханасаа эхлээд хүчин чармаалт гаргаж ирсэн. Энийг юу харуулж яах вэ гэхээр одоо дайны бүр эхний өдрүүдэд Украин хэлцээ хийхийг хүссэн. Яагаад гэвэл эн чинь маш хүнд байдалд ороод ирэнгүүтээ бол ерөөсөө энэ дайнд одоо ялагдах нь тодорхой болсон учраас бол хэлэлцээ хийя гэж Украины тал санал болгосон. Тэгээд 2022 оны 2-3 дугаар сард Гомель Брестийн бүс нутагт хэд удаа хоёр талын хэлэлцээ болсон. Тэгээд тэр нь бол үндсэндээ тийм нэгэн үр дүнтэй яриа хэлэлцээ болсон юм байна лээ. Тэгээд тэрний үндсэн дээр Стамбулд 3 сарын 29-нд үндсэндээ гол асуудлуудаараа тохироод тэгээд байгууллагт хэлэлцээрийг үзгэлсэн шүү дээ. Гарын үсэг зураагүй үзгэлцсэн байсан. Тэр чинь хуудас болгон дээр өөрийнхөө нэрийн
эхний хоёр үсгийг тавьдгийг үзгэлсэн гэж ярьдаг. Тэгээд тэрний дараа Оросын талтай хамтарч суужгаад гэрээнд нь яг жинхэнэ гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөж ийсэн. Яг тэр үед бол одоо яг энэ асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх бүх гол заалтууд орцсон байж ийсэн. Тэрний дараа юу болсныг бол хүн болгон мэдж байгаа шүү дээ. Бүүчагийн асуудал гаргаж ирсэн. Энээс зугтахын тулд гэрээ хэлцээд гарын үсэг зурхаас зугтахын тулд Бүүчагийн асуудал гаргаж ирсэн. Тэр үед Английн ерөнхий сайд байсан Борис Джонсон Киевт одоо нэн яаралтай хурж ирж мань хүнтэй за чи дайныг үргэлжлүүлэхгүй бол өрөндийн орнууд, барууны орнууд, НАТОгийн орнууд чамд дэмжлэг тусалцаа үзүүлэхгүй гэдгийг мэдгдсэн. Тэгээ өөрөөр хэлбэл бүр чи одоо байлд ялалт байгуулах хүртэл чинь НАТОгийн орнууд чиний ард байна гэдэг амлалтыг өгсөн. Тийм учраас тэрнээс чинь хойш бол Зеленский бүх яриа хэлцээнээсээ ухраад тэгээд үндсэндээ бол энэ дайныг цааш нь өргөжлүүлээд өнөөдөр 5 дахь жил рүүгээ ороод явж байна гэдгийг бол энд хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар энэ Оросын төлөөлөгчийн мэдээллээр бол Украин нийтдээ 1.7 сая цэргээ одоо дайны талбар дээр алдсан гэж байна. Тэрний дотор 700 мянган бол ам өргөдөгсөд бусд нь бол шархагдсан улсууд байна. За ингээд энэ мэдээлэл бол одоо ингээд нэлээд тодорхой болоод ирлээ л дээ. Ягаад гэвэл ер нь энэ тоо мэдээлэл чинь бол их тодорхой гардаггүй байсан. Одоо албан ёсны мэдээлэл дотор бол янз бүрийн тоо баримтууд гарч ирсэн. Би энэ тухай чивэд төрж ер нь бас нэг бус удаа ярьж ирсэн. Тэгэхээр одоо бол тодорхой болж байна л да. Тэгээд барууны хэвлэлд ч бүр нэлээд дээр үеэс энэ асуудал яг энэ тоо чинь бол гарч ирсэн. Оросын хэвлэл мэдээлэлд бол гардаггүй байсан. Украиных мэдээж хэрэг байдаггүй байсан. Барууны хэвлэлд юу гардаг одоо хүртэл юу гарч ийнө гэхээр барууны одоо албан ёсны мэдээлэлд гэж яриа л да. Гол нь одоо Оросын тал илүү одоо хохирол амсч байна гэж ярьж байгаа. Энэ бол үнэхээр үнэнд бол нийцгээргүй юм л да. Нийцэхгүй. Яагаад гэвэл өнөөдөр сэргийн энэ дайны талбар дээр бол Оросууд бол маш их болгоомжтой хандаж байлдаж байгаа шүү дээ. Энийг бол энд хэлэх хэрэгтэй. Энэ чинь яагаад ингэж их удаан багаар одоо ингэж газар нутгаа чилээд явж гэнэ гэхээр хамгийн гол нь өөрийн одоо сэргийн хохирлыг багасгах үүднээс ингэж хандаж байгаа байхгүй юу Оросын тал. Би энэ тухай бол нэг бус удаа урд өмнө бас ярьж ийсэн. Тэгээ энэ дээр бол би дахиад тэмдэглээд хэлчихье. Энийг бол яг одоо юу яаж ин Оросын тал бол их тодорхой албан ёсоор сая бол бид мэдээ өгсөн л дөө 1.7 сая үндсэндээ зэрэг алдсан гэж ярьж байна. За тэгээд барууны хэвлэлд бол нэг бус удаа юу гэж гарч ирсэн гэхээр та нар бас мэдж байгаа шүү дээ. Одоо ер нь Украинийн дайны талбарт алдагдсан тоо 1.1 харьцаатай байна гэж анх гарч ирсэн. Одоо 2-3 жилийн өмнөөс. Дараа 1.8, 1.7 гэсэн бас мэдээнүүд гарч ирсэн. Ямар ч л байсан нэг Орос цэрэг одоо ам өргөдөд эсвэл шархадахад Украины тал 7-оос 10-ыг алдж байна гэсэн тоо гарч ирж байгаа. Тэгээ яг одоо энэ нь бол ингээд батлагдж байна л да, нотлогдож байна. За ингээд дээрхээс харахад энэ Оросын тал дайныг зогсоохын төлөө ерөөсө боломжтой бүхнийг хийж байгаа нь харагдж байна л да. Одоо хүртэл ч гэсэн зэрэг одоо яриа хэлцээ хийхэд бэлэн байна гэж ярьж байсан. Гагцгүй хэдийд яриа хэлцээ хийх вэ гэхээр хэрвээ Украины тал Оросын тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л энийг хийнэ гэж байна л да. Яг л өнөөдөр бол энэ барууны хэвлэлд ч гэсэн барууны одоо жишээлбэл шинжээчдийн ярьж байгаагаар бол ерөөсөө энэ дайны талбарт л асуудал шийдэгдэнэ. Гэрээ хэлцээрээр асуудал шийдэгдэхгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас анхааруулжтай юм байгаа л да. Яг гэвэл Украины тал ямар нэгэн байдлаар Оросын талтай яриа хэлцээ хийх одоо тийм асуудлыг үнэхээр шийдъя гэсэн тийм байр суурьтай биш байна гэдгийг бол
дэлхийд дахин ч мэдж гэн Оросын талд мэдж байгаа учраас одоогоор бол яриа хэлцээ их бол боломжгүй байна гэдгийг хэлсэн л дээ. Саяхан одоо энэ Петербургт болсон болж өнгөрч байгаа энэ эдийн засгийн том форум байна шүү дээ. Тэрний үеэр олон нийтэд ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Зеленский ерөнхийлөгч Путинд захидал бичсэн байна лээ. Түүндээ за ерөөсө хоёулаа уулзъя, яриа хэлцээ хийе гэж. Тэгэхээр ямар хариу авсан бэ гэхээр Путин ямар хариу өгсөн бэ гэхээр энэ асуудлыг ямар ч байсан зүгээр нэг уулзахтаа биш. Гэрээ хэлцээ байгуулах тэр нөхцөл нь бүрдсэн үед л уулзна гэдэг асуудлыг тавьсан. Тэр бол зөв л дээ. Зүгээр уулзаад нэг нэгийг буруутгаад өнгөрөх нэг асуудал. Үнэхээр гэрээ хэлцээ дээр гарыг үсэж зурхад бэлэн болох хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр мэрэгжилтнүүд нь сууж гэрээ хэлцээнийхээ үг үсгийг тохирсныхаа дараа хоёр улсын тэргүүн уулзах нь одоо зөв ёсны хэрэг л байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө дэлхийн ертөнцид ерөөсөө л ингэж л ажил хийгддэг л дээ. Юугүй хоёр ерөнхийлөгч нь хурж ирчгээд гэрээ хэлцээрийг боловсруулаад өөрсдөө сууна гэж байдаггүй юм л та. Мэргэжлийн улсууд нь сууж тохирсны үндсэн дээр энэ ажил үйл явагдаад. Тийм учраас сая Путин ерөнхийлөгч тийм л хариу өгсөн байна л дээ. Гэрээ хэлцээрээ байгуулад бүх юм дээр тохирё. Тэрний үндсэн дээр уулзаж гарын үсгээ зурцъя гэж ярьж байсан. Тэгэхээр одоогоор бол ямар байдал харагдаж байна вэ гэхээр яриа хэлцээ хийх боломж бол байхгүй байна гэдгийг харагдаж байна. За ингээд дээр нь бол бас ингээд шууд хэлэхэд ерөөсөө Европын орнууд дайныг үргэлжлүүлэхийн тулд Зеленскийг бүх талаар ятгах чинь. Одоо битгий юу яа энэ байр суурь нь хэвээрээ байгаа. Гэхдээ одоо байдал нэлээд хүндэрч, эдийн засгийн байдал Европын орнуудад маш их хүндэрч байгаа. Тэр нь Америкийн нэгдсэн улс дэмжгээ байж байгаа учраас одоо барууны орнууд ч гэсэн одоо НАТОгийн гишүүн орнууд Оросын холбооны улстай ямар нэгэн байдлаар хэлцээ хийя гэсэн тал руугаа явж байна. Тэр ч байтугай сүүлийн одоо сарын хугацаанд өрнөдийн орнууд Оросын холбооны улстай хэлэлцээ хийх хүнийхээ нэрийг тодорхойлох гээд ажиллаж байгаа юм байна лээ. Хэд хэдэн хүний нэр яригдж байгаа юм байна лээ. Одоо энэ тухайн ерөнхийлөгч Путинаас асуухад та ер нь барууны орнуудаас хэн байвал хэлцээ хийхэд хэн байвал зүгээр вэ гэсэн чинь дээр үед канцлераар ажиллаж байсан Шредерийн нэрийг гаргаж хэлж байна лээ. Шредер ч бол их мундаг одоо улс төрчилдөө одоо нас нь нэлээд агчсан байгаа ч гэсэн ер нь бол асуудлыг бол эрүүл сарвал ухаантай хэвээрээ байгаа нь харагдаж байна лээ. Тэр хүний яриа хэлцээг бол тэр хүний ярьсан зүйлүүдийг сонсч байсан л да. Түүнээс гадна бас Ангела Меркелийн нэр чи явж байгаа юм байна лээ. Бас өөр улсуудын нэр чи ярьж байгаа юм байна лээ. Энэ юу харуулж байна вэ гэхээр ер нь НАТОгийн орнууд бол одоо дайнд бол ялах боломжгүй болж байна. Украин маш хүнд байдалд орж байна. Тийм учраас ер нь хэлэлцээ хийх нь зүйтэй байх. Яагаад гэвэл эцсийн эцэд бол Орос Украины дайн биш. Орос Европын дайн болж НАТОгийн гишүүн орнуудын хооронд дайн болж болзошгүй гэдэг энэ байдал руу ойртож ирж байгаа учраас асуудал бол нэлээд их хурцдаж ирж байна. Тэгээд Оросын тал их тодорхой мэдээлэл хийсэн шүү дээ. Хэрвээ бид нар Европын орнуудаа НАТОгийн гишүүн орнуудаа байдах юм бол бид нар цөмийн зэвсэг хэрэглэхээс буцахгүй шүү гэдгийг мэдгдсэн шүү дээ. Тийм учраас энэ бол нэлээд тийм барууны орнуудыг бол нэлээд тодорхой хэмжээгээр бас сэрээсэн болов гэж би бас бодож байна. За тэгээд энэ дэлхийн 2 дугаар дайны дараа энэ бий болсон энэ аюулгүй байдлын архитектур үндсэндээ бол нурцсан. Энийг чи дээр бас ярьж байсан. Тэгээд дэлхийн ертөнцийн дэх хүчний харьцаанд их том өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн одоо шин төвүүд одоо бий болж байна. Америкийн нэгдсэн улсад бол
Америкийн нэгдсэн улсын хувьд бол Европ төв ач холбогдлоороо үндсэндээ 3-т жагсах боллоо шүү дээ. Иймд Европ үндсэндээ бие даахгүй бол болохгүй болж байна. Тэгээ өөрийн аюулгүй байдлын стратегийг боловсруулж эхэлж байна Европын орнууд. Тэгээ Америкийн нэгдсэн улсын дараа Европын хаана одоо удирдагч нь хэн болох вэ гэдэг өрсөлдөөн одоо бас эхэлж гээд байна. За энэ гол өрсөлдөөн бол Герман, Франц, Англи гурван хооронд явж байна л да үндсэндээ. Тэгээ Герман бол ялангуяа Мерц гарч ирснээс хойш Мерц чинь гарч ирээд удаагүй шүү дээ. Жил гаруй хугацаа болж байгаа. Тэгээ Германы канцлераар Мерц сонгосныхаа дараа ерөөсөө Европыг байлдан дагуулах зорилготой гэдгээ зарлчихсан юм шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо юу болж байна вэ гэхээр ер нь цаашдаа бол байдал улмууд хурцдаж магадгүй юм байна гэсэн дүгнэлтэнд л бол хүргэж байна л да. Эцэст нь хэлэхэд энэ Европ төвийн аюулгүй байдлын энэ суур баримт бичгүүд үндсэндээ түүх болцсон шүү дээ. Өнгөрсөн түүх болсон. Тийм учраас одоо энэ шинээр аюулгүй байдлын архитектурыг бий болгох хэрэгтэй болж байна. Одоо бид мэдж байгаа шүү дээ. 75 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт 35 улс тухайн үедээ гарын үсэг зурж исэн. Төрийн тэргүүнээр. Одоо энэ төгсгөлийн баримт бичгийн ач холбогдол үндсэндээ үгүй болчихлоо. Энэ үгүй болох ажлыг өрөндийнхэн НАТОгийнхэн өөрсдөө хийчихсэн. Өөрсдөө зохион байгуулчихсан. Тийм учраас өнөөдөр шинээр энэ бүх юмыг хийх хэрэгтэй болж байна. Өнөөдөр зэвсэг хураахтай холбогдсон чухал гэрээ хэлцээрүүд байхгүй болсон. Тийм учраас өнөөдөр энэ зэвсгээр хөөцөлдөх явдал бол үндсэндээ маш их хурдцтай гаарч байна. Тэгэхээр энийг бол ямар нэгэн байдлаар хязгаарлаад дараа нь хорогдуулах, энэ зэрэг зэвсгээ хорогдуулах, бүр одоо хориглох тийм зам руугаа орох хэрэгтэй болж байна. Энэ чинь маш их хэмжээний цаг хугацаа шаардлагадаг ажил. Одоо бид нар санаж байгаа шүү дээ. Одоо 63 оноос эхлээд одоо анхны зэвсэг хураахтай холбоотой гэрээ хэлцээрүүд байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Тэгээ хэд хэдэн том гэрээ хэлцээрүүд байгуулагдсан. Одоо энэ гэрээ хэлцээрүүд үндсэндээ байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ Америкийн нэгдсэн улс бараг бүх гэрээ хэлцээрүүдээс дангаараа гараа явсан. Тэгэхээр хэнийг буруутгах гэж сууж яддаг вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын буруу. НАТОгийн гишүүн орнуудын буруу гэдгийг л би энд хэлдэг юм л да. Яг хэрэг дээр тийм л байгаа. За тэгээд тийм учраас одоо Европод байтугай ерөөсөө энэ Евраз ягаад гэвэл үндсэндээ энэ чинь Европ зөвхөн Европ биш. Энэ чинь Европын дайн биш болчиход байна шүү дээ. Энэ чинь бүр дэлхийн дайн болох гэдэг. Тийм учраас ерөөсөө энэ Евразийн энэ том орон зайд аюулгүй байдлын одоо хамтын ажиллагааны гэрээ хэлцэлд хүрэх хэрэгтэй болж байна л да. Юу ч энэ бол цаг хугацаа шаарддаг асуудал. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш хугацаанд энэ ч одоо 30 жил болж ээж Хельсинкийн баримт бичиг гарын үсэг зурсан шүү дээ. 30 жил болсон. Тэгэхээр энэ ажил бол тийм амархан үргэлжилж амархан эцсийн үр дүнд хүрэхгүй. Гэхдээ энэ ажлыг одооноос л хийх хэрэгтэй л дээ. Тийм ч учраас одоо энэ Путин ерөнхийлөгч 24 оны 6 сарын 14-нд ерөөсөө Евразийн аюулгүй байдлын архитектурыг бий болгоё гэсэн саналыг дэмжиж ярьсан хүн байна лээ. Тэгэхдээ энд түүхээс нь ярих юм бол Беларусь анх санаачилсан асуудал юм байна лээ. 23 оны 10 сарын 26-нд Беларусь олон улсын хурал зохион байгуулад тэгээд түүн дээрээ энэ 21-р зууны Евразийн олон талт байдал, олон янз байдлын тухай хаартад гарын үсэг зурья гэсэн саналыг дэвшүүлсэн. Тэрний дараа 24 оны 6 сарын 14-нд ерөнхийлөгч Путин өөрийнхөө гадаад яамны удирдлагатай уулзж байхдаа энэ саналыг дэмжиж ерөөсөө одоо энэ чиглэлээр бол тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэй гэдгийг ярьж ийсэн. За тэгээд энэ харт бол энэ Евразийн энэ уудам
твийг хамарсан аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл иргэншлийн зэрэгцэн оршууг зохицуулах, суур бүтэц болох зорилготой юм байна лээ. Зорилготой юм байна лээ. Тэгэхээр энэ партийн үндсэн элементүүд нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бол тэр хуваагдашгүй аюулгүй байдлын зарчим. Энэ зарчмыг одоо баталгаажуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлыг сурлуур замаар хангаж болохгүй гэсэн санаа. Энийг бол барууны орнууд ч зөвшөөрдөг. Стамбулд би одоо энэ тухай олон удаа ярьж байна. Стамбулд дээд хэмжээнд өрнөдийн орнууд, Оросын холбооны улс оролцоод том хурал хийсэн. Тэндээс гаргасан тунхаглалд энэ зарчим чинь батлагдсан байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл өрнөдийн орнууд ч тэр Оросын холбооны улс ч тэр энэ зарчмыг бол зөвшөөрч байгаа олон талд хилцээний үндсэн дээр энэ зарчим батлагдсан учраас энэ зарчмыг жишээлбэл Евразийн том энэ уудам нутагт гэрээ хэлцээр байгуулахад энэ зарчмыг бол баталгаажуулахад би нэг их хүндрэл учрахгүй болов гэж бодож байна. За түүнээс гадна ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн маань өнөөдөр ямар хуу байдалтай байна вэ? Өнөөдөр олон туйлд ертөнц бий болчихлоо. Энийг бас энэ баримт бичигт тусгах хэрэгтэй болж байна. Тэгэхдээ харин олон туйлд байдлыг одоо ирээдүйн зорилго биш ээ. Харин өнөөгийн бодит байдал гэдгийг л нотлох гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр олон туйлд ертөнцийн бий болохын төлөө ярьж байгаа юм биш. Олон туйлд ертөнцийн ч өөрөө бий болцоод байна гэдгийг л нотгол асуудал байх, баталгал асуудал байгаа болохоос биш бид дэлхийг ерөөсөө олон туйлд ертөнц болгоё гэсэн санаа цаана агуулгадаагүй шүү гэдгийг бол энд бас тэмдэглэсэн юм байна л дээ. Энэ их чухал санаа гэж би бодож байна. Тэгээд дээр нь одоо энэ соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэе. Энэ ч одоо яг одоо өнөөдөр нэгнийг одоо соёл иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй нэгнийгээ үзэн яддаг ийм байдал бий болж эхэлж байна шүү дээ дэлхийн ертөнцид. Тэгэхээр энийг бол заавал энэ хаарчид тэмдэглэж өгье гэсэн санаа байгаа юм байна. Тэгээ улс орон бүр өөрийн хөгжлийн замаа өөрөө сонгох эрхийг хамгаалах учиртай гэдгийг бас энэ тэмдэглэх ёстой гэж санаа. Энэ бол маш чухал одоо санаанууд явж байна. За тэгээд бүс нутгийн өөрийн одоо тэр согц тэр интеграц. Тэгээд энэ олон салбарыг одоо хамарж байгаа юм байна л дээ. Энэ интеграцд одоо. Энэ төв дамнсан хамтын ажиллагааг дэмжиж гэж байна. Тээврийн аюулгүй байдлын коридоруудыг бий болгоё гэж байна. Хямралыг шуурхаа зохицуулах Евразийн байнгын зөвлөлт механизмтай болъё гэж байна. Тэр ийм чухал санаанууд энэ тэмдэглэлээстэй байж байна л да. Тэгэхээр энийг бол одоо олон улсын одоо өөрөөр хэлбэл өрнөдийн орнуудыг оруулаад Евразийн бүх орнуудыг оруулаад энэ яриа хэлцээг цааш нь өргөжлүүлээд энэ хаартыг эцсийн боловсруулаад батлая гэсэн санаа энэ талд явж байна л да. Тэгэхээр энийг бид одоо хийчихэл юм бол ер нь олон одоо улс төрийн томоохон эдийн засгийн нийгмийн соёл нийгмийн асуудлуудыг бол шийдвэрлэхэд суур баримт бичиг болох боломжтой гэж одоо үзэж байгаа юм байна. Тийм учраас энэ чиглэлээр л одоо ажиллах хэрэгтэй гэдгийг л би хэлэх гээд байна л да. Одоо манайхан бол энэ Оросын холбооны улс юм уу Белорусын санаачлаг учраас л энийг эсэргүүцэх ёстой гэсэн байдлаа манай энэ зарим юм мэддэггүй залуучууд ярьж байна л да. Тэгж болохгүй л дээ. Тэгж болохгүй. Эхлээд энэ баримт бичгээ уншичаад дараа шүүмжлэх хэрэгтэй гэж би хэлэх гэж байна. Би яагаад энийг ярьж гэнэ үү гэхээр би зарим одоо энэ хүмүүсийн энэ Facebook дээр тэмдэглэсэн юмнуудыг зүгээр харсал да. Тэр энэ дээр бол одоо ингээл Оросын санал учраас л бараг л одоо эсэргүүцэж байгаа шинжтэй юм харагдаж байна л да. Тэгэхээр энийг бол хүмүүс маань бүгдээрээ ойлгодог, мэддэг, уншсныхаа дараа санал бодлоо илэрхийлдэг баймаар надад санагдаж байна. Орос л одоо дэвшүүлсэн эсвэл Беларусь дэвшүүлсэн учраас энэ бол муул байж таараа гэсэн хандлага бол зөв хандлага биш ээ. Энийг уншичаад дараа нь юмаа ярьдаг байх хэрэгтэй гэж би ялангуяа манай янз бүрийн одоо юм хэрэгтэй хэрэггүй юм бичдэг улсуудад бас анхааруулж хэлмээр санагдаж байна.
За тэгээд энэ Минскийн одоо энэ хурал чинь одоо жил болгон хуралдаж байна шүү дээ. Тэгэхээр одоо 30 гаруй орон оролцож байна. За мэдээж энэ бол хугацаа шаардлагатай. Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийг одоо боловсруулаад гаргахад 30 жил шаардлагатай байсан гэж би сая хэлж ирсэн. А тэгвэл бол бид нар хүлээгээл суугаад байх биш. Хуралд нь оролцож хувь нэмрээ оруулах байх хэрэгтэй. Оруулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр би энийг Монголын засгийн газарт бас анхааруулж хэлэх гээд байна л да. Бид өөрсдөө энэ асуудалд анхаарал тавих хэрэгтэй. Энэ бид нар тамаа байхгүй, Европод болж байгаа дайн Монголд тамаа байхгүй гэж хандаж болохгүй л дээ. А тэр тусмаа Евразийн аюулгүй байдал, Евразийн одоо хөгжлийн тухайн асуудал яригдж яхад Монгол бид оролцохгүй гэж сууж иж болохгүй шүү дээ. Хэдийд манайхан ухаарч энэ асуудалд одоо зөв хандах бай гэдгийг л би одоо хараад сууж байна л да. Өнөөдөр манай Монголын гадаад хэргийн яам юу бодож сууж байгааг би одоо хэлж мэдэхгүй байна. Ягаад гэвэл тэндээс ямар ч юм гарахгүй байна. Ямар ч мэдээлэл байхгүй байна. Ямар ч мэдээлэл хийж байгаа ч юм алга байна. Ер нь энэ Минскийн хуралд манайхан оролцдог ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Тэгэхээр энэ дээр бол ингээд за тэгэхээр энэ дээр бол ингээд бодох юм бол маш их байна. Монголын талаас маш их байна. Манайд хэдийхээ их хойрог олон улсын том асуудлуудад хойрог хандж байна гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол манай гадаад хэргийн яамыг бол сайхан харагдуулахгүй байна гэдгийг би одоо хэлэх хэрэгтэй байна. Ер нь би гадаад хэргийн яам гэж ярьдгийг бас дараах шаардлагатай бол тайлбарлаж болно. Гадаад харилцааны яам гэснээсээ илүүтэй гадаад хэргийн яам гэж уулын орчуулж явах ёстой юм байна. Ингэж таймлан гаргах хэрэгтэй гэж би тодорхойлж гаргах хэрэгтэй гэж би боддгийн. Ер нь гадаад хэргийн яам. Одоо сайд болгон гарч ирээд дур зоргоороо яамныхаа нэрийг ингээ өөрчлөхийг бол болимоор санагдаж байна. Энийг мэдж хийж явах хэрэгтэй. Шаардлагатай бол би энэ тухай дараа нь тайлбар ярьж болох юм. Тайлбар хийж болно. За энэ өөрөөр хэлбэл би бас энэ дээр хамгийн сүүлд нь цаг дуусж байгаа учраас нэг юм хэлмээр байна. Өөрөө энэ хурлын үеэр их сайхан санал гаргасан. Энэ дугуйшрын уулзалтын үеэр. Өөрөөр хэлбэл энэ арга хэмжээг одоо ингээд ганц арга хэмжээ болгоо зогсоочихгүй цааш нь иймэрхүү арга хэмжээг үргэлжлүүлж хийя гэсэн. Энэ их оновчтой санал болсон шүү. Тийм учраас бол Полишчук за тэгээд Оросын элчин сайд бол чиний тавьсан энэ саналыг бол дэмжиж байгаа харагдсан. Тэгээ энэ ажил бол цаашдаа үргэлжлээд явах байх гэж би найдаж байна. Гагцгүй би бас нэг юм энд нэмж хэлмээр байна. Монгол улсын гадаад хэргийн яам манай төрийн холбогдох байгууллагууд энийг бас дэмжиж энд нь одоо өөртөө юм ярихгүй юм а гэхэд олигтойхон ирээд сонсоод яриад нэг ойлголттой болоод яваасаа гэж би заримдаа надад бодогдсон юм а. Энийг би эцэст нь тэмдэглэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Бид хоёрын цаг өндөрлөж байна. За таны сүүлд хэлж байгаа тэр гадаад хэргийн яам, манай гадаад харилцааны яам тийм ээ. Идэвхтэй ажилласаа, санаачлалтай байгаасаа гэдэгт бүрэн дүүрэн санал нэг байна. Саяхан нэг том арга хэмжээг манай гадаад яам стратегийн хүрээлэн зохион байгуулж байна л да. Тэр Улаанбаатарын диалог гэх. За тэрний одоо үндсэн сэдвүүн 100 хойд Аз гэж ярьдаг. 100 хойд Аз гэдэг юу бол манай одоо бүс нутаг байж болно. Гэхдээ манайх бас Төв Аз бас харьяалагдж болно. Гэхдээ 100 хойд Аз гэдэг бол Хүйтэн дайны үед л хамгийн одоо халуун цэг байсан юм аа. Одоо бол халуун цэг биш болсон. Тэр 100 хойд Аз гэдэг нь өлийн болсон юм ингээд жил болго яриад байх нь тэгээ бас нэг онцгой санагдаад байгаа надад. Тэгээ энэ харах өнцөг энэ дэлхий дээр юу болж байгааг нэг сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байгаа маа. За ингээд амжилт хүсье. Танд баярлалаа. За баярлалаа. Үгээр өндөрлөё. За